За, юуны түрүүнд компани товчхон танилцуулъя. За, манай байгууллага бол 2011 онд бол анх үүсгэн байгуулагдсан. За, 12 онд бол оюуны өмчийн бас гэрчлэгээ авч ийсэн байна. За, 2013 онд бол одоо энэ Канада төвтэй PCEB гэдэг олон улсын стандартын баталгаажуулалтын байгууллага, мөн одоо зөвлөх, сургаж бэлтгэдэг, сургалт явуулдаг энэ байгууллагын silver bronze партнераар анх нэлсэн орсон байна. За, одоо бол бид нар бол silver партнераар явдаг. За, 13 онд мөн манай олон улсын удирдлагын тогтолцооны стандарт зөвлөгөө мэдээллийн төв гэдэг төрийн бүс байгууллагаас байгуулад энэ байгууллагаараа бол бид нар зарим хөтөлбөр сургалтуудаа бас явуулж байна. За мөн хийсэн ажлуудаа үнэлүүлээд 2014 онд бол одоо Францд болдог Gold Star гэсэн дэлхийн чанарын аварцыг бас авч ийсэн. За, 15 онд бол бид Европын цэргийн хөгжлийн банк EBRD банктай хамтын ажиллагаа эхлүүлсэн. EBRD банкыг мэдхгүй хүн бараг байхгүй хаа. Тэгээд энэ эхлүүлсэн ажлын маань одоо гол зорилго бол одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүд ISO стандарт нэвтрүүлэхэд одоо хөрөнгө оруулалт шаардлагатай тийм төслүүдэд бол хөрөнгө оруулалт хийдэг ингээ хамтын ажиллагаатай эхлүүлсэн байдаг. За, 16 онд бол энэ PCB байгууллагынхаа certified trainer болсон байгаа. Тэмцлэгдсэн одоо сурагч болсон байна. За, 2017 онд бол Tureland гэдэг байгууллагатай бас хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. За, энэ байгууллага маань мөн одоо олон улсын стандартын зөвлөх үйлчилгээ аудит явуулдаг байгууллага байгаа. За, 2017 онд бол манайх жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн тэтгэлэг хөтөлбөр гэдэг хөтөлбөр бол зарлагдчихсэн. Одоо энэ хөтөлбөр маань бол 5 дахь ээлж нь бол маш амжилттай явагдаж байна. Нийт одоо 5 удаа явагдсан гэсэн үг. За, 18 онд бол Avzero менторинг хөтөлбөр маань анх нэгдэжлээ. За, менторинг хөтөлбөр бол залуу бизнес энтерпренеруудыг хөгжүүлэх ийм хөтөлбөр байдаг. За, энэ хөтөлбөрийн маань одоо 5 дахь ээлж нь энэ жил явагдаж байна. За, PMS гэдэг манай төслийн удирдлагын програм бас 2018 онд бий болгож хөгжүүлсэн байдаг. За, мөн 2018 онд CDP буюу дотоодын зөвлөхүүдэд сургаж хөгжүүлэх ийм хөтөлбөр бас зарлаад ингээд хүний нөөцөө бэлдэж 2 удаагийн хөтөлбөрийг бас явуулсан байдаг. За, 2019 онд бол энэ Quality Management Manager гэдэг чанарын менежер бэлтгэх хөтөлбөр гэдэг энэ хөтөлбөр маань бас зарлагдаад 2 удаа явсан, амжилттай явсан байгаа. Одоо 3 дахь нь тун удахгүй бас зарлагдах баг. За, 2020 онд бол бид хасаав тогтолцоо буюу хүнсний аюулгүй байдлын хасаав тогтолцоог жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд мөн тэтгэлэгтэйгээр явуулах юм хөтөлбөр бас эхлүүлсэн явж байна. За, манай ер нь гол үйл ажиллагаа маань 3 үйл ажиллагаанд хуваагддаг. Зөвлөх үйлчилгээ, за, сургалт, аудит буюу одоо захиалгад хөндлөнгийн аудит бас хийдэг байгаа. За, зөвлөх үйлчилгээ маань бол ерөнхийдөө ISO стандартын чиглэлийн зөвлөх үйлчилгээнд гочлон үзүүлж байна. За, мөн бизнесийн удирдлага, хүний нөөц, мөн одоо менежментийн зөвлөх үйлчилгээнүүд бас үзүүлж байгаа. За, сургалтын хувьд бол ISO стандартуудтай холбогдох бүхий сургалтыг орж байна. Дотоод аудитор, хүнсний аюулгүй байдлын гэх мэттэй. За, мөн бизнесийн удирдлагын сургалтууд бас захиалгаар явагдаж байна. Хүний нөөцийн, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтууд бас явагддаг. За, аудит маань бол яг ISO стандартынхаа чиглэлээр захиалгад хөндлөнгийн аудитыг бас явуулдаг ийм үйл ажиллагаа эхэлдэг байгууллага байна. За, манай яг одоогоор зөвлөж байгаа стандартуудыг харагдаж байна. За, ISO 9001 буюу чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 буюу өнөөдрийн явж байгаа байгаль орчны удирдлагын тогтолцоо, за, ISO 45001 буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, за, ISO 50001 буюу эрчим хүчний удирдлагын тогтолцоо, ISO 22000 буюу хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо байна. За, мөн ISO 27000 буюу мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. За, тэгээд ISO 17025 буюу лаборатори. За, компани нийгмийн хариуцлагын буюу ISO 26001-ээр бас ингээд зөвлөх үйлчилгээг үзүүлээд явж байна. За, мөн одоо нэгдмэл удирдлагын тогтолцоогоор бас энэ стандартуудаа бас зөвлөх үйлчилгээгээ үзүүлээд сургалт зөвлөх үйлчилгээг үзүүлээд явж байгаа байгууллага байна. За, товчхондоо манай байгууллагын хувьд бол ийм байгууллага байгаа. За, одоо хэдүүлээ гэдэг энэ байгууллагын маань
багаан нэг юм. За ISO гэдэг энэ байгууллага маань бол өөрөө энэ олон улсын стандартчлалын байгууллага байгаа. За энэ байгууллага маань бол хамгийн анх 1947 онд байгуулагдсан. За дэлхийн бол 165 гишүүн орн харьяал гишүүнээр одоо илсэн байдаг. За одоо яг нийт бүр published буюу нийтэд ингээд стандарта баталгаажуулаад гарсан стандартууд нь бол 21584 стандарт байдаг. За энэ тоо мэдээллийг бол 21 онд бол яг ийм байдалтай байж байна. За ер нь стандарт нь ISO стандартууд маань онцлог нь гэвэл сайн дураар одоо хэрэгжүүлэх боломжтой. Тэгээд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдгаар их давуу талтай ийм стандартууд байдаг. За үүний өнөөдөр ярих байгаа стандарт бол ISO 14000-2015 буюу байгаль орчны удирдлагын тогтолцооны стандарт нь бол гол онцлог нь бол ашигын төлөө бус ийм стандарт байдаг. За ISO 14001 маань ер нь яагаад үүсэх болсон юм бэ гэдгээс эхлээд ярив. За ер нь бол 18 дугаар зууны үеэс бол дэлхийн одоо үйлдвэржилтийн иргэн бол маш хурдтай одоо ирж хөгжсөн. Тэгэхээр үүнээс шалтгаалаад бас байгаль орчны асуудлууд маш хурдтмал болж эхэлсэн байгаа. Тэгээд энэ асуудлыг бол 19-р зууны үеэс бол 19-р зууны сүүл үеэс бол маш биднэрт өөртөө мэдрэгдэж одоо уур амьсгалын өөрчлөлт буюу climate change гэдэг асуудал ирдэж эхэлсэн байдаг. За энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхийн дулаалал гэдэг асуудал бас гарсан байгаа тийм. Тэгэхээр энэ хоёр зургийг бас харж байгаа бах. Хамгийн ихний зураг нь бол энэ одоо Флоридагийн Everglades гэдэг газрын зураг харагдаж байна. Усны ийм хагалбарын зураг байна. За энэ зураг ямар учиртай вэ гэхээр дэлхийн дулаалал уур амьсгалын өөрчлөлтүүд дэлхийн дулаалал явагдаад тэгээд далайн түвшин нэмэгдснээр энэ цэнгэг ус руу далайн давстаа усан гэж төрж орж ирж байгаа тохиолдол байгаа зураг байгаа юм л да. За өөрөө энэ нөгөө нэг энэ зурагч нь бол дандаа энэ нөгөө байгаль орчны асуудлыг давдаг энэ зурагчны энэ зураг байгаа. За энд одоо ингээд далайн давстаа төрж орж ирж байгаа юм тий. Харахад бол ингээд зүгээр харагдаж байгаа ч гэсэндээ за харахад бол ингээд зүгээр гоё ингээд зураг шиг харагдаж байгаа боловч энэний цаана л одоо цэнгэг усны энэ хоёр давхар явах юм байгаа. Би бол эндээс за цэнгэг усны экосистем алдагдж байгаа. За үүнд одоо олон тооны одоо нөгөө биологийн төрөл зүйлүүд хомсдох, үгүй болох ийм одоо аюулууд бас ирсэн байгааг одоо энэ зургаас илтгэж байгаа юм л да. За хоёр дахь зураг бол Арктикийн цагаан баага харагдаж байна. За цагаан баагаа хувьд бол одоо маш тод жишээ бол цагаан баага байгаа. Хойд одоо дэлхийн дулаараа хүчтэй явагдсны улмаас хойд мөсөн далайн бас түвшин нэмэгдэхтэй. Тэгээд тэр орчмын бас эдэр жижээлийн хомсдолд орох, тэр орчмын экосистем алдагдах, биологийн төрөл зүйл багасах, түүнээс үүдээд ингээд амьтны эдэр жижээл хүртэл ингээд эхлэхээ ингээд алдагдж байгаа. Ийм асуудал том асуудлууд ингээд цааш та ингээд гарч байна. Тиймээс одоо энэ асуудлыг бид нэр ярилцахгүй болохгүй нэ гэд ингээд нэгдсэн үндэсний байгууллагаас 1987 онд Our Common Future буюу бидний хамтын ирээдүй гэсэн тайлан олон нийтэд published буюу олон нийтэд танилцуулсан байдаг. За энэ тайлан дээр бол байгаль орчны асуудлуудыг яриад, дэлхийн дулааллыг яриад, тэгээ үүнээсээ үүдээд бол 92 онд бол Рио де Жанейро хотод болсон. Одоо энэ climate change буюу уур амьсгалын өөрчлөлт гэсэн протоколоор бол байгаль орчны удирдлагын тогтолцоо бий болгоё. Дэлхийн нийтээрээ дагаж мөнгөтэй стандарт бий болгоё гэж санал гарсан байгаа. За үүнээс үүдээд бол хэд хэдэн газруудад энэ стандартын хөгжүүлэлт хийгдэж явж исэн. За түүний нэг нь бол 1992 онд бас энэ BSI буюу Британий стандартын институт гэдэг газраас энэ BS 7750 гэсэн нэртэй анх бол энэ стандартыг бас бий болгож исэн байна. За энэ стандарт цаашаага хөгжсөөр өөрөө энэ стандартууд маань ер нь цаашаага хөгжих, сайжруулахыг шаардж идэг. Тэгэхээр энэ стандартууд манаас өөртөө бас ингээд сайжраад апдейттэй явагдаж идэг тийм. Тэгэхээр энэ стандарт нь 1996 онд бол яг хамгийн анхны ISO 14000 стандарт батлагдсан. За батлагдаж нийтэд одоо published болсон. За 2004 онд бол бас шинжлэгдсэн,
апдейт хийсэн гэсэн. За одоо яг бидний хэрэгжилж байгаа стандарт бол ISO 14000 2015 буюу хамгийн сүүлийн хувилбар бол 15 он шинжлэгдсэн байдаг. За ISO 14001 стандарт маань бол өөрөө энэ ISO 14000 бүлгийн стандарттай орж явж идэг. Тэгэхээр одоо 14001 бүлэг стандарт гэж юу вэ гэдгийг хэдүүлээ ярилцъя те. За энэ стандартууд бол ерөөсөө л байгаль орчинтой холбоотой тэр бодлого боловсруулах те бүтээгдэхүүн үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох. За байгаль орчны зорилтыг төлөвлөөд түүндээ одоо нийт зөв хөтөлбөр хэрэгжүүлээд түүнийгээ засаж сайжруулад хянаад те шалгаад тэгээд дахин сайжруулад энэ одоо үйл явц процессыг л хангахад энэ 14,000 гэдэг энэ бүлэг стандарт бол өөрөг гүйцэтгэж байгаа. За 14,000 бүлгийн стандартуудыг ингээд хараад үзэхээр ер нь 6 сегмент sub committee буюу одоо тий 6 дэд чиглэлд өгсөн байдаг. За эндээс бол хамгийн ихний одоо энэ EMS буюу Environmental Management System гэдэг байгаль орчны зорилгын тогтолцооны одоо 9 стандарт одоо яг publish буюу олон нийтэд гарсан байж байгаа. За үүний маань яг гол стандарт бол энэ ISO 14001 буюу өөрөө шаардлага тогтоосон стандарт байна. Дотроо дандаа ингэх ёстой, танах ийм байх ёстой, тий нийцлийн үргээ биелүүлэх ёстой гэсэн ийм шаардлагуудыг тогтоосон стандарт бол 14001 байна. За бусад стандартуудын хувьд бол одоо энэ 6 сегментийн заавчлаар энэ хөгжлөө 6 сегментийн одоо чиглэл бол аудитийнх нь байна. Лейблинг буюу одоо байгаль орчны энэ шошгожуулалт. За environmental performance evaluation буюу одоо байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нэг чиглэл байна. За энэ байгаль орчны гүйцэтгэл гэдгийг багахан тайлбарлахад одоо хүмүүс нөгөө байгаль орчны гүйцэтгэл гэхээр яг ингээд хэлэхээр зэрэг яг жишээ татаач гэдэг. Тэгэхээр жишээ нь бол одоо тий танай байгууллага магадгүй байгаль орчны гүйцэтгэлээ сайжруулъя гэж төлөвлөсөн байлаа. Тэгэхээр тэр төлөвлөсөн байхад одоо жишээ нь магадгүй юу гэмдэ за хог хоёрын гарцаа магадгүй 20% багасгана энэ жил гэсэн төлөвлөгөө зорилт гаргачлаа. Тэгээд үүндээ одоо хүрэхийн тулд ажилланаа. Тэгэхээр жилийн эцээр дүгнэн тий. За манайх яг энэ жил одоо ISO одоо яг энэ жил одоо нэг хог хаягдлынхаа түвшинд багасгаж чадсан юм уу 20% та хүрсэн юм уу? Тэрийг гүйцээсэн юм уу гэсэн энэ асуулт гарч ирнэ. За энийг үнэлж байгаа энэ асуулт энэ одоо үнэлээд гаргаж байгаа энийг үүнийг бол одоо тий байгаль орчны гүйцэтгэл гэж хэлээд байгаа юм л та. Байгаль орчин сөрөг нөлөөлөл багасгахын гүйцэтгэл гэж хэлээд байгаа. За дараагийнх нь бол одоо энэ life cycle assessment буюу байгаль орчны гэнэ амьдралын мөчлөгийн өсөл баримтлал гэдэг тий үнэлгээ гэдэг энэ одоо орчиж байгаа. За энэ бол сүүлд ISO 14001 2015 бол бүр илүү одоо хүчтэйгээр орж ирээд ингээд 13 стандарт бол publish болсон байж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн бараа бүтээгдэхүүн те анх бүр raw материал буюу одоо түүхийн эд байгаас ахуулаад бүр хог хаягдал болох тэр дундын процесс одоо ямар нөлөөлөл байгаль орчинд үзүүлж ийн вэ гэдгийг үнэлэх ийм асуудлыг хэлж байгаа. За дараагийнх нь чиглэл бол green house management гэдэг хүлэмжийн хэм бас юм стандартууд бас байж идэг. За ганцхан шаардлагын стандарт байдаг нь бол ISO 14001 гэж хэлсэн тийм. Бусад стандартууд бол ерөнхийдөө техник заасан мөн одоо зааварчилгаа буюу guidelines заасан ийм стандартууд байж идэг. За энэ стандартууд бол ерөөсөө л энэ ISO 14001 стандартыг хэрэгжүүлэхэд одоо бусад түүл гарын авлагууд болж идэг. Одоо энэ бусад стандартууд бол түүл гарын авлага болж идэг. Ийм дэмжиж өгч идэг дэмжих стандартууд байна. За тухайн байгууллагаас хамаарат тий байгаль орчны 14001 стандарт хэрэгжүүлэлт гэхэд тухайн байгууллагаас хамаарат ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар хамаар хүрээлттэй гэсэн хамаарат энэ дараах стандартуудыг бас гарын авлагаар тий ашиглаж хэрэгжиж бас болдог. За одоогоор бол яг ISO байгууллагаас маань ISO олон улсын стандартын байгууллагаас бол 44 стандарт бол бүлэг стандарт бол батлагдсан тий publish болсон байж байна. За одоо дахиад 23 орчим стандарт бол дахиад шинээр гаргаад сайжруулалт хийгдээд апдейт хийгдээд ингээ хүлээгээд байж байгаа ийм мэдээлэл байна. За хэдүүлээ одоо нөгөө байгаль орчны удирдлагын тогтолцоо гэдэг яг юу юм бэ гэдэг рүү оръё. За байгаль орчны удирдлагын тогтолцоо бол зөвхөн нэр томьёон дээр бол стандарт дээр бол яг ингэж байдаг. Одоо байгаль орчны асуудлыг удирдах, нийцлийг
нийслэлийн үүрэг биелүүлэх болон эрсдэл боломжийг авч үзэхэд хэрэглэдэг менежментийн тогтолцооны нэг хэсгэ гэж байдаг. Энийг зүгээр энгийн үгээр зүгээр хэдүүлээ ойлгох юм бол те танаа байгууллагаас одоо байгаль орчинд нөлөөлөх сөрөг болон эерэг нөлөөллийг одоо тодорхойлж түүнийг хянаж тэгээд байгаль орчныхоо өмнө нь явсан гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах энэ одоо процессыг л ерөөсөө байгаль орчны удирдлагын тогтолцоо гэж ойлгоод байгаа юм л да. Тэгэд одоо тийм магадгүй танаагаас те хог хаягдал гарлаа, химийн бодис хайдаг те химийн бодис сэргэлдэг, химийн бодис хайдаг бол тэр нөлөөлөл нь эргээр нөлөөлж гинүү, сөргөөр нөлөөлж гинүү гэдгээ тодорхойлно. Тэгээд түүнийгээ одоо хянана, бүртгэнэ. За бүртгээд түүнийгээ одоо яаж энийг багасгах вэ те? Яаж энийг менеж хийх вэ? Одоо сөрөг нөлөөллөө яаж багасгаж, эрэг нөлөөллөө их болгох вэ гэдэг талтай тасалбаргүй чиглэлтэй сайжруулалт хийхийг л одоо байгаль орчны удирдлагын тогтолцооны гол зорилго байгаа шүү. За яг стандартын маань бүтцийг аваад үзье. За стандарт маань бол 10 бүлэгтэй байж байгаа тийм 10 бүлэгтэй. За эхний 1-ээс 3 дугаар бүлэг бол одоо хамар хүрээ, норматив бичлэл, за мөн одоо нэр томьёоны тайлбарууд бол байж байгаа. За 4-өөс 10 дугаар бүлэг бол яг гол одоо стандарт хэрэгжүүлэхэд одоо шаардлагуудыг багтаасан ийм бүлгүүд байгаа. За хэдүүлээ PDCA гэж бас сонсч ирсэн байх тийм. PDCA цикл энэ дээр ингээ харагдаж байна. Plan do check act гэсэн. За энэ PDCA циклийг ер нь бол энэ стандарт нь ингээд эргүүлэх одоо энэ PDCA цикл маань манай стандартын гол хөшүүрэг болж байдаг. За төлөвлөлтийн үе шатнаас эхэлдэг. За төлөвлөлтийн үе шатанд бол 4-р бүлэг бол тэр чигтээ төлөвлөлтийн үе шатанд бол хамаарч идэг. За 4-р бүлэг одоо төлөвлөлтийн үе шатанд бид нэр юу хийх вэ те? Байгууллагаас юу хэрэгтэй вэ гэхээр тухайн байгууллагынхаа нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Нөхцөл байдлыг нь ойлгодог. Дотоод гадаад одоо асуудлууд нь юу байна те? За мөн одоо манай сонирхогч талууд нь хийн. Бид нар ер нь хууль эрх зүйн одоо зохицуултын шаардлагуудыг хэр хангаж байгаа. За хууль эрх зүйн зохицуултын шаардлагуудыг хэр хангаж байгаа юм бэ гэдгийг бол 4-р бүлэгт бол байж байгаа. За 4-р бүлэг маань бол одоо энэ planning буюу энэ төлөвлөлтийн үе шатнд бас 6-р бүлэгтэйгээ ингээ хавсарч одоо хийгдэж идэг юм бүлэгүүд байна. За 6-р бүлэг бол төлөвлөлтийн үе шатны одоо төлөвлөлтийн бүлэг байдаг. За эндээсээ ингээд сонирхогч талууд гэдэг сонирхогч талууд гэдэг маань тэгээ танай байгууллага үйл ажиллагаа эрхлэхэд гадны одоо ямар нэгэн одоо танад нөлөөлдөг те магадгүй хөрөнгө оруулагч одоо хууль одоо төр тийм байгууллагуудыгаа тодорхойлдог. Үүнийг бол сонирхогч талууд гэж хэлж байгаа. За тэдгээр сонирхогч талуудаас тавьж байгаа шаардлага бол тэдний эрэлт хэрэгцээнд нь манах нийцж гинүү гэдгээ бас энэ төлөвлөлтийн шатнаас ингээ харж байдаг те. За тэгээд дараагийн үе шат буюу одоо энэ дүү гээд одоо дэмжих үйл ажиллагааг дэмжих одоо энэ 7-8 дугаар бүлэг гэж энд харагдаж байна те. За энэ 7-8 дугаар бүлэг нь бол ерөөсөө л одоо танай байгууллагын нөөц хэрийн 7 дугаар бүлэг бол одоо цэвэр танай байгууллагын нөөц ямар юм, хүний нөөц ямар юм те, санхүүгийн нөөц ямар юм. За танай байгууллагын ажилчдын ур чадвар ямар юм. За мэдлэг мэдээлэл нь хэр байдгийг, за сургалтууд нь яаж явагддгийг те. Тэр зүйлүүд бол 7 дугаар бүлэгт бол хамаарч идэг. Тэрэн дээр бол тодорхойлж идэг. За 8 дугаар бүлэгт бол одоо үйл ажиллагааны төлөвлөлт хяналтын одоо юм бүлэг байж идэг. За энэ дээр бол одоо 914,000-ийн онцлог нь бол онцгой байдалд авах хариу арга хэмжээ гэсэн ийм бас баримт бичиг үйлдэж идэг. За магадгүй те танай байгууллагаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл одоо гэнэтийн сөрөг нөлөөлөл онцгой байдал үүсэх юм бол та тийм дээр танах одоо ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг төлөвлөдгөө гэсэн. За ингээд дараагийнх За сонсогдож байна уу яриа маань? Сая жоохон тасарчих шиг боллоо. Сонсож байна уу? За сайн тасарчихаа. За 9-р бүлэг бол яг энэ гүйцэтгэлийн үнэлгээний
хэсэг байж байдаг. За гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь бол танай байгууллага хаалгаачих уу юм бэ? За гүйцэтгэлийн үнэлгээний 9 дугаар бүлэг бол танай байгууллага одоо тий одоо нийтлэлийн үнэлгээ жишээ нь нийтлэлийн үнэлгээ чинь нийтлэлийн үнэлгээгээ хийдэг дотоод аудитын хөтөлбөрийг боловсруулж идэг дотоод аудиторуудаа бэлтгэж идэг ийм бүлэг байгаа. Үнэлгээ хийдэг гэсэн үг юм хэд хяндаг одоо бүртгэлүүдээ үнэлдэг хяндаг ийм бүлэг байж байна. За дараагийн маань бол improvement буюу одоо 10 дахь бүлэг бол цэвэр сайжруулалтын дан одоо сайжруулалт хийх бүлэг байдаг. Тэгээд одоо энэ plan do check act буюу одоо төлөвлөл хий тэгээд хян тэгээд сайжруул гэсэн энэ бүлгүүд бол ингээд нэг ингээд одоо PDCA цикл буюу нэг ингээд эргүүлээд за тэгээд improvement бол байнга хийгдэж байдаг. За PDCA циклийг одоо байнга одоо энэ стандартаа хэрэгжүүлсэн тохиолдолд байнга бол энэ маань ингээд эргэж цаашдаа ингээд хөгжиж явж идэг. Ийм удаа байгаа. За үүнээс гарах те манай сая 14,000-ыг хэрэгжүүлээд те үүнээс гарах үр дүн бол байгаль орчны гүйцэтгэлэн сайжирч байдаг те төлөвлөсөн үр дүндээ хүрж ийн үү гэдгийг бас эндээс гарч ирж байдаг. За хэрэглэгчдийн гомдол саналыг багадуулж гин үү те тэр тэд нар маань одоо энэ дээр ингээд үр дүн болоод ингээд гарч идэг байх нэ. За энэ голд нь байгаа leadership буюу 5 дугаар бүлэг гэж харагдаж байна те энэ leadership бүлэг бол айгүй чухал бүлэг гэдэг нэг. За энэ бол одоо удирдлагын манлайлал байдаг. За манлайллын энэ бүлэг бол бүх одоо энэ үе шатуудад хамааралтай. Яг одоо удирдлагын манлайлал энэ дээр маш их оролцоог шаарддаг. Бүх зүйл дээр одоо удирдлагаас манлайлал шаардж идэг ийм стандарт байгаа. За ерөнхийдөө бүтцэн маань нэг иймэрхүү байж байна. За хэдүүлээ дараагийн слайд болох одоо энэ дэлхийн олон улсын одоо яг энэ ISO 14000 дэлхий дээр ер нь хичнээн байгууллага хэрэгжүүлсэн байдığım бэ гэдгийг энэ дээрээс харж болж байна. Энэ бол одоо 2019 онд одоо оны сүүлээр ингээд гаргасан 2020 онд гаргаж 19 оны судалгаа байгаа. За энд бол дандаа IAF буюу одоо энэ олон улсын магадлалын форум гэдэг юм байгууллага байгаа л да. Энэ байгууллагад бүртгэлтэй энэ одоо мэдээлэл дээр үндэслээд тайлан мэдээлэл гаргаж идэг энэ байгууллага маань. За үүнээс ингээ харах юм бол стандартуудаа эхлэж хязгаарласан байж байна. За хамгийн ихний стандарт бол хамгийн их хэрэгжүүлсэн стандарт бол энэ дээр харагдаж байна 9,000-ыг харагдаж байна. 883,000 гаруй байгууллага сертификат бол баталгаажсан байж идэг. За 14,000-ийн хувьд бол манай одоо байгаль орчны стандартын хувьд бол 312,000 гаруй сертификат авсан байна. За хойдлын энэ total number of sites гэдэг энэ хэсэг бол одоо энэ эдгээр сертификат авсан байгууллагуудын салбар салбар одоо юм салбаруудын тоог бол ингээд харуулж байна гэж ойлгож болж байна. За үүнээс бол дэлхийн одоо эхний 5-д ордог улсыг бас 14,001-ээр одоо баталгаажуулсан гэрчлэгээ зүйлтийн тоогоор эхний 5-д ордог орн энд харагдаж байна. За 2017 онд бол Япон бол айгүй өндөр дээгүүр байсан. Тэгээд 29 оны сүүлээр бол одоо ингээд Хятад бол 134,000 гаруй гэрчлэгээ зүйлт авсан харагдаж байна. Тэгээд Хятад те Япон, Итали, Испани, Их Британи орнууд ингээд харагдаж байна. За дараагийн слайд маань бол Монгол улсад те яг хичнээн байгууллага авсан байдгийн бэ гэдгийг эндээс харж болж байна те. За Монгол улсад бол нийт ойролцоогоор 12 сертификат буюу одоо 12 баталгаажуулалт авсан байгууллага байна. За үүнээс ингээд секторээр нь бас доор ингээд харуулсан байж байна. За үүнээс бол одоо яг манай Observe Consulting зөвлөх үйлчилгээний байгууллагаас хэрэгжүүлсэн гэдэг нэрлэх юм бол одоо Clean Energy байна. За TESO байна. Одоо Mon Cement байна. За тэгээд яг одоо бас хэрэгжиж байгаа байгууллагууд гэвэл говь цэцэд компани маань явж байна. За мөн одоо National Mining Machinery буюу одоо бас одоо яг хэрэгжээд яг дуусгүй шатанд орж байгаа бас нэг байгууллага маань байна. Гэх мэтчлэн ингээд байгууллагуудад манайхаас зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. За дээр нэмж хэлэхэд бол энэ тоо бол өөрчлөгддөг одоо энэ тоо заримдаа нөгөө магадлан аудит буюу одоо эхний жилдээ баталгаажуулалтанд орчоод дараагийн жилдээ магадлалтанд орохгүй байх тохиолдолд эндээс бас хасагдж идэг. Тэгээд мөн одоо энэ байгууллагууд өөрсдийн мэдээллээ бас
зарим одоо байгууллагууд маань яг энэ IAF буюу энэ байгууллагад бас өгөөгүй тохиолдолд бас энд орохгүй байх тохиолдол бас их байдаг гэдгийг анхаарал эндээс хэлчихье. За ер нь тэг байгууллагууд маань ISO 14001-ийг хэрэгжүүлэхийн өмнө ямар асуудлуудыг анхаарах хэрэгтэй байдгийг бэ гэдэг хэдэн бас поинтууд та бүхэндээ танилцуулъя. За ер нь бол танай байгууллагын алсын хараа үнэт зүйлтэй уялдаж байна уу гэдгийг хэлээд хамгийн эхлээд бодох хэрэгтэй байдаг. За магадгүй те зөвхөн нийлүүлэгч юм уу эсвэл хөрөнгө оруулагчдынхаа шахалтаар ингээд за юу яа. Одоо манайх одоо энэ стандартыг хэрэгжүүлэх болохгүй юм байна тий. Одоо тэгэхгүй бол одоо борлуулалт төсөхгүй байна ч юм уу тий. Ийм шалтгаанаар хэрвээ хийж байгаа бол дахиж нэг бодож үзэх хэрэгтэй тий. Танай байгууллагын яг алсын хараа үнэт зүйлтэйгээ уялдуулах хэрэгтэй. Тэгэх юм бол илүү үр дүнтэй гэсэн. Илүү хурдан хэрэгжинэ. Илүү одоо хэцүү зүйл байхгүй хурдан хэрэгжинэ. За байгаль орчинд учруулах одоогийн болон ирээдүйн сөрөг нөлөөлөл болон эрсдлийг тодорхойлох боломжтой юу? Ер нь танай байгууллагын байгаль орчинд одоо учруулж байгаа сөрөг нөлөөллөө эрсдлээ тооцоолж ийсэн үү гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол ISO 14000 хэрэгжүүлэхэд энэ эрсдлүүдийг байнга тооцоолж эхэлнэ. Тэгэхээр энэ дээр бас бэлтгэлтэй те энийг тооцоолж ийсэн үү гэдгээс бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. За зохицуулалтын шаардлагуудын биелэлтийг хангаж байна уу? За энд бол те хууль эрх зүй, стандарт, за тэгээд одоо юу гэдгийг танай байгууллагын хөрөнгө оруулагчдын шаардлага те тэдгээр шаардлагуудыг одоо хэр биелүүлж байгаагаа нэг харах хэрэгтэй. Энэ 14001 стандартаар бол зайлшгүй та сонирхогч талуудын буюу одоо зохицуулалтын шаардлагуудыг зайлшгүй биелэлтийг нь хангана гэсэн ийм шаардлагатай. Тэгээд үүнийгээ бас хангахын төлөө ажилладаг юм байгаа. За бүх төвчний ажилчдаа одоо байгаль орчны үүрэг хариуцлагын талаар сургалт мэдээлэл өгч ойлгуулсан уу тий? Одоо магадгүй танах хэрэгжүүлэхээр шийдлээ гэхэд бүх төвчний ажилчид маань яг энэ талаар анхан шатны мэдээлэл байна уу? Яг нэг чиглэлөө одоо тэр хүмүүсийн бас дотоод бас хүн нь яаж одоо байгаль орчноо гэсэн сэтгэл зүрх байна уу? Тэгээ тэрийг бас анхааруулах зүгээр. Хэрвээ нэг ажилтан бүр нь ингээ анхаарад түүндээ одоо ингээ чин сэтгэлээсээ хандаад стандартаар хэрэгжүүлэхийн төлөө те ингээ байгаль орчныхын төлөө ингээ чин сэтгэлтэй хүмүүс байвал маш хурдан юм хэрэгжинэ. Одоо зогсолтгүй хэрэгжинэ гэсэн. За удирдлагын манлайл чинь бэлэн үү те? Танай удирдлага одоо манлайлахад бэлэн үү? Энэ манлайл бол маш чухал. Стандарт хэрэгжүүлэх явцад сая бас нэг PDCA цикл гэдэг стандартын бүсдээр бас харсан те. Бүх одоо үе шатуудад манлайлал удирдлага байнга оролцож идэг, үүрэг оройлтой ажиллаж идэг. Тэгжээж одоо энэ стандарт маань хурдцтай сайн хэрэгждэг байгаа шүү. За ер нь энэ стандартыг хэн хэрэгжүүлэх юм бэ те? Ямар байгууллага хэрэгжүүлэх юм бэ? За энэ дээр бол мэдээж хэрэг нь бол сайн дурын стандарт гэж хэлсэн. Тэгэхээр төрийн болон хувийн хвшлийн бүх байгууллагууд хэрэгжүүлэх боломжтой. За байгаль орчны өмнө те хариуцлагатай ажиллахыг хүсэж ямар ч байгууллага хэрэгжүүлж болно. За энэ байгаль орчны бүр тэр ялангуяа те байгаль орчинд сөрөг нөлөөлөл илүүтэй үзүүлдэг байгууллагууд бүгдээрээ хэрэгжүүлээсэй гэж бас боддгийг. Бүгдээрээ хэрэгжүүлэх юм бол энэ бол одоо бидний хамтын одоо энэ ирээдүйн байгаль орчинд маань маш зөв сонголт болно. За ер нь энэ үр дүнтэй юм уу гэдэг асуудал дээр бол дараа нь бас поинтлаад ярилцъя. За ISO 14001 одоо энэ гэрчлэгээ зүйлэлт авах нь ер нь компанид хэр үр ашигтай юм бэ гэдгийг бол ийм судалгаа байсан. За энэ судалгаа нь бол Барзилд одоо энэ 5 судлаач нийлээд ингээд энэ судалгааг хийсэн байгаа. 2018 оны судалгаа. За энэ судалгаа маань бол одоо 3 асуултаар явагдсан байдаг. За судалгааны эхний асуулга бол одоо үр ашиг нь хэр байсан бэ гэсэн судалгаа байна. За энэ дээрээс ингээд харагдаж байна. Энэ дээр бол одоо судалгаанд оруулсан бүх асуулгаараа ингээд жигсаацсан байж байна. 16 орчимтэй энэ асуулгуудыг жигсаацсан. За энэ дээр бол хамгийн өндөр харагдж байгаа нь имиж гэдэг буюу энэ одоо байгууллагын нэр хүндтэй дүр төрх одоо байгууллагын харагдах байдалтай тэр байгууллагын нэр хүнд үнэт зүйл нь бол айгүй өндөр дүнтэй гарсан байгаа. Үр ашиг нь өндөрөө гэж гарсан байж байна. За одоо энэ EP буюу environmental performance гэдэг түрүүн бас ярьсан байгаль орчны гүйцэтгэл гэдэг тэр гүйцэтгэл маань бас өндөр гарсан байна. За environmental awareness буюу одоо энэ байгууллагын дотоод
дотоод чадамж байгууллагын дотоод соёл бол айгүй өөрчлөгдсөн, үр ашиг их авчирсан гэж гарсан байна. За энэ cost буюу одоо зардал гэж байна. Зардал дээр бол бас үр ашиг өндөр байсан гэж гарсан байна. За энэ одоо competitiveness буюу одоо өрсөлдөх чадвар тий зах зээлд өрсөлдөх чадвар. За одоо шинэ хэрэглэгчтэй болох энэ тал дээр бол үр ашиг өндөр гарсан гэж ингэж харагдаж байна. За дараагийн маань одоо энэ судалгааны үр дүнг ингээ харах юм бол хоёр дахь асуулга бол хүндрэлтэй зүйл байсан уу гэсэн юм асуулганд бол дараагийн юм үр дүнгууд гарсан байна л да. За хамгийн хүндрэлтэй байсан зүйл бол эндээс харагдаж байна. Cost буюу одоо зардал тий. Мэдээж стандартын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэхэд бол зардал гарна. Техник технологио шинжлэх, тий ажилчдаа сургах ингээд зардлууд бол гарна. Тэгэхээр зардал бол хамгийн одоо их гарсан бас хүндрэлтэй зүйлүүдийн нэг байсан байна. За legislation буюу одоо энэ хууль эрх зүйн өөрчлөлт гэж тайлбарласан байсан л да. Хууль эрх зүйн өөрчлөлт ингээд орохоор энэ бас жоохон хүндрэлтэй байд юм байна гэсэн санал асуулга өгсөн байна. За government agencies буюу одоо бас энэ хууль эрх зүйн шаардлагын хүрээнд бас энэ засгийн газар тий төр засгаас бас ингээд янз бүрийн шаардлага тавьдаг. Тэр шаардлагуудыг хэрэгжүүлэх зарим нэг бас хэцүү тохиолдол байсан гэж энэ дээр харагдаж байна. За мөн одоо эдийн засгийн байдал бас байсан байна. За аудит гэсэн байна. За аудит гэдгийг одоо нэг дотооддоо одоо нэг баталгаажуулалтын аудит гэдэг мөн одоо хяналтын аудит гэдэг тэр үедэд гарсан хүндрэлүүдийг хэлж байгаа. За тэгээд тэрийг нөгөө нэг үйл тохирол гарах юм бол сайжруулах, буцаад сайжруулах тэр асуудлууд бас болж ирсэн байж тээ. За ингээд documentation буюу одоо баримтжуулалт тий баримтжуулсан мэдээлэл буюу одоо баримт бичиг үйлдэх бас хүндрэлтэй гэх юм байна. За low investment буюу одоо энэ хөрөнгө оруулалт бас бага байсан гэж харагдаж байна тий. Low буюу одоо бага хөрөнгө оруулалттай байх бас тэр нь бас хүндрэлтэй байсан гэж байна. За LMA буюу одоо энэ одоо тухайн байгууллагын тий хэрэгжүүлж байгаа байгууллагын маань урамшуулал, цалингийн урамшуулал одоо нөгөө нэг илүү цаг ажилласны мөнгө тий тэд нар бол бас нэг хүндрэлтэй асуудлуудын нэг байсан. За change буюу ерөнхий өөрчлөлт тий мэдээж хэрэг удирдлагын тогтолцоогоо хэрэгжүүлж байгаа байгууллага бол доторх соёл тэгэл олон зүйл өөрчлөгдөнө. Тэгээд тэн дээр бас жоохон хүндрэлтэй байсан гэсэн юм point өгсөн байна. За арийнх нь бол одоо яг асуулганд ороогүй хэрнээ одоо нэг юу яагаагүй дурдаагүй асуудлууд бас энэ тайлбарлалт бас ингээд байгууллагууд маань бас бичсэн байсан гэсэн юм судалгааны үр дүн гарчээ. За судалгааны үр дүн 3 дугаар асуулга нь бол байгууллагын санхүүгийн гүйцэтгэлийн талаар асуусан байсан. За санхүүгийн гүйцэтгэл чинь хэр байсан бэ гэдгсэн одоо ихэнх байгууллага маань тий позитив буюу эерэг байсан гэсэн ийм үр дүн үзүүлсэн байна. Одоо яг ингээд стандарт хэрэгжүүлэх үед бол зарцуулсан зардал өндөр боловч яг хэрэгжүүлснийдээ дараах үр дүн бол яг буцаагаад cost хэмнэх одоо зардал хэмнээд тий зардал хэмнээд үр ашиггүй зардлыг багасгасан байсан учраас бас өөрсдийнх нь санхүүгийн гүйцэтгэл бас эерэг байсан гэсэн ийм хариултыг өгсөн байсан. За негатив буюу үзүүлээгүй тий ямар ч одоо сөрөг байсан тий санхүүгийн гүйцэтгэлд бол сөрөг байсан, зардал их гарсан гэсэн бол бага хувь. За not influence буюу огт нөлөөлөөгүй гэсэн юм бас бага хувь харагдаж байна. За тэгэхээр энэ судалгааны үр дүнгээс ингээд дүгнээд үзгээд тийм ээ дүгнээд ингээд харах юм бол энэ стандартыг хэрэгжүүлсний ач холбогдол нь яг юундаа байна гэдэг ингээд дүгнээд ярих юм бол хамгийн гол нь бол энэ стандартыг хэрэгжүүлсэн байгууллага зохицуулалтын шаардлагуудыг биелүүлдэг. За бид нар одоо өөрсдөө яг нөгөө нэг үйл ажиллагаагаа явж явах дундаа бол зарим байгууллагууд мэддэггүй. За одоо юу гэдэг 2 жил тутам аудит байгаль орчны аудитэнд орох эрхтэй шаардлагатай гэдээ хууль заасан байдаг. Гэхдээ түүнийг одоо ороогүй явж байгаа дараа нь одоо торгуулдаг тийм асуудлууд зөндөө гардаг. Тэгэхээр тэр зохицуулалтын буюу одоо энэ хууль эрх зүй стандарт тэр шаардлагуудыг бол цаанаасаа ингээд биелүүл үнийгээ үнэлээ энэ шаардлагуудаа жигсаачгаа сонирхогч талуудаа тодорхойлцгоо тэгээд жигсаачих тэгээд үнэл гэсэн юм угаасаа заалтууд шаардлагууд байдаг учраас энэ аанда ингээд бүх шаардлагуудаа биелүүлээд байдаг тухайн байгууллага ийм том ач холбогдол бас байгаа. За нийгмийн хариуцлагын хүрээнд тэгээд байгаль орчноо хамгаалах бас юм
том хариуцлага байж гин тий. Та байгаль орчны удирдлаганд танай байгууллага тий байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээрээ маш том нийгмийн хариуцлага хүлээж байна гэсэн үг. Тий. Одоо үүнийгээ дагаад маш олон зүйл өөрчлөгддөг. Байгаль орчны сөрөг нөлөөлөл маш их буурдаг. За дараагийнх нь бол одоо шинэ хэрэглэгчтэй болох гэж юм тий. За ногоон одоо бол ногоон үзэл баримтлал буюу одоо энэ байгаль орчны хамгаалах үзэл баримтлал бол маш их дэлгэрч байгаа. Тэгээд бүх хүний одоо тэр үзэл баримтлал бол бас нөлөөлдөг болсон сонголтонд тий. Тэгэхээр шинэ хэрэглэгчтэй болох юм бол эднийх 14 мянган хэрэгжүүлсэн юм байна. Тэгэхээр ерөөсөө эднийхээ сонгоё тий. Эднийхээс бараа бүтээгдэхүүнээ авъя. Эднийхээ өөрчлөлөе гэдэг бас юм шинэ хэрэглэгчтэй болдог юм байна. За зах зээлд эзлэх нэр хүнд болгон зах зээлд нэвтрэх боломж гардаг. Зах зээлд эзлэх энэ сая нөгөө бас судалгаанаас гарсан байсан тий. Танаа өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Тэгэхээр одоо зах зээлд одоо шинэ зах зээл рүү ороход хүртэл маш одоо төхөмтэй байдаг тий. Одоо гадагшаага бараа бүтээгдэхүүнээ борлуулах тий. Бас ингээд гэрээ хэлцээр хийхэд бас 14 мянган хийсэн байна гэдэг бол маш том давуу тал байдаг. За үр ашиг бууруулсан зардлыг багасгадаг гэж байгаа. За үүн дээр тий одоо танай байгууллага хэрэгжүүлснээр магадгүй хог хаядлаа багасгадаг. Бүр анхан шатны нөгөө raw материал буюу одоо түүхий давхтай хүртэл байгаль орчныхаа одоо нөгөө нэг хог хаядлыг багасгах тэр үзэл баримтлалаараа одоо авдаг учраас энэ үр ашигыг бууруулсан зарим нэг хэрэггүй зардал бол хасагдчихэв. За хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг төрүүлдэг гэж юм те. Магадгүй та хөрөнгө оруулагчтай одоо хөрөнгө оруулалт авах гэжсэн бол ийм стандарт хэрэгжүүлсэн гэж хэлэхээр бол итгэл үнэмшлийг бас нэлийн бас нэмэгдүүлж идэг. За хог хаягдлын менежмент сайжрах гэдэг бас энэ гол point байгаа. Яагаад ингээд дандаа хог хаягдал дээр жишээ гаргаад байна вэ гэхээр одоо энэ хог хаягдал бол маш том асуудал болж байгаа байгууллагуудын хувьд. За тэгэхээр энэ хог хаягдлын менежмент бол тэр аяараа шийдэгддэг. Танах одоо хортой одоо энгийн давхар янз бүрийн бүрийн хогнууд ингээд гаргаж иж болно. Түүнийхээ менежментийг бодвол ингээд 14 мянган стандарт нэвтрүүлснээрээ сайжруулж идэгаа. За ийм үр ашигуд бас байна. Бас энэс ч гадна зөндөө үр ашигуд одоо ач холбогдлууд бол байгаа. Энэ бол одоо ингээд гол ингээд поинтуудыг дурдлаа. За ерөнхий бол ингээд стандартын маань өнөөдрийн бол ерөнхий мэдээлэл олгох хэсэг маань ингээд бол дуусч байна. За яг манай зөвлөх үйлчлэгээний талаар хүмүүс маш их асуудаг. За энэ талаар нэг багахан мэдээлэл өгчий. За манай зөвлөх үйлчлэгээ яаж ажилладаг вэ те? Энэ талаар мэдээлэл өгөхөд бол хамгийн түрүүнд хүмүүс холбогдоод үйлчлэгч нар холбогдоод үнийн санал авъя гэж маш их залгадаг. За үнийн санал авах юм бол хэрвээ манайхаас үнийн санал авах гэж байгаа бол те та асуулга хуудас заавал бүгсэн байдаг. Энэ асуулга хуудсыг бид нэр мэйлээр нь явуулаад өгчдөг. Тэгээд энэ асуулга хуудас бүгснээр хоёр төрлийн үнийн санал гардаг. Нэгдүгээрт нь бол одоо ийм асуулга хуудсан дээр чинь дүн шинжилгээ хийгээд тайм үнийн санал буюу ерөнхий үнийн санал гарч идэг. За дараагийнх нь болохоор танаа асуулга хуудас дээр үндэслээд зөрүүний шинжилгээ хийх бас санал байдаг. За зөрүүний шинжилгээ хийх гэдэг бол танаа байгууллага те яг одоо ISO 14000-ыг хэрэгжүүлэхэд ямар зүйл дутуу байна те ямар зүйл дээр нь дутагдaltaй байна, ямар зүйл дээр нь давуу талтай байна гэдэг нь гаргаад ирдэг. Тэгэхээр энэ бол бүр нарийн жилсэн, нарийн үнийн санал гарч ирж байгаа. Бүр хэд одоо ямар баг ажиллах уу, хичнээн сар үргэлжлэх үү, ямар үнийн өртөгтэй байх уу гэдэг нь гарч ирж байгаа. За энэ ихний нөгөө төсөл эхлүүлэггүй шатанд бол удирдлагын уулзалтыг бол хаанаа ч хийх боломжтой. Удирдлагын уулзалт бол үн төлбөргүй хийгдчихэд. Одоо үйлчлүүлэгчний хүсэлтээр бол хийгдчихэд онлайнаар болон бичлэн бол хийгдэх боломжтой. За хэрвээ манайхаас ингээд төсөл эхлүүлье гэдэг ингээд гэрээ хийгээд одоо ингээд зөвлөх үйлчлэгээ маань эхлэх юм бол бид ер нь хэрхэн ажилтг юм бэ те зөвлөх үйлчлэгээний давуу тал хаана байдаг юм бэ гэхээр танаа манайхаас бол зөвлөх одоо энэ төслийн маань баг байгуулагддаг те хамгийн дөрөв манай зөвлөх баг байгуулагдана. За танаахаас мөн үйлчлэг авч байгаа байгууллагаас маань бас зөвлөх төслийн баг бас байгуулагдана. За үүнд бол төслийн удирдагч, зохицуулагч, үндсэн баг, дэмжих баг гэх ингээд оролцоотой байгуулагдчихэдэг. За тэгээд эхлүүлээд төлөвлөлтийн үе шатаа эхэлнэ. За тэгээд хэрэгжүүлнэ стандартаа. За тэгээд үнэлгээ хяналтаа хийн. Тэр зэрэг хэрэгжүүлсэн байна. Болчих уу болохгүй байна уу? За тэгээд хаалт буюу хүлээлгэн өгөх буюу одоо ингээд за манайхаас хяналтын аудит хамгийн сүүлд ороод хяналтын аудит маань бол манайхаас өгдөг бас нэг онцлог үйлчилгээ байгаа. Энэ маань бол
баталгаажуулалтын аудитэнд олон улсын тий баталгаажуулалтын аудитэнд орохоос өмнө хяналтын аудит хийгээд хэр зэрэг бэлэн босныг бас хянж өгч идэг. За ингээд хүлээлгэж өгөөд ингээд төсөл маань бол хаагддаг. За тэгээд баталгаажуулалтын аудитэнд орж идэг. За манай энэ PMS буюу төслийн удирдлагын програм бол энэ хугацаанд бол байнга ингээд бидний хамтын дундын одоо гүүр болж ажиллаж байгаа. За ер нь яг ингээд багт ороод яг ингээд зөвлөх хүчлэгээ хийгээд ажиллаад явхад бол бид бол хамгийн түрүүнд та бүхэнд сургалт хийдэг. За сургалтаа дагаад таскуудын доор одоо ингээд процессыг харуулж байна. Таск даалгаврууд өгдөг. За энэ таск даалгаврыг өгөхөөр та бүхэн маань төслийн багаараа энэ үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг. За ингээд гүйцэтгээд хэрвээ дүн шинжилгээ хийгээд энэ дээр ингээд хангалттай гэж үзэх юм цаашаа таскийг хаадаг. За үгүй гэх юм бол буцаад ингээд манахаас дахин зөвлөх үйлчилгээгээ те дахиад энэ дээр нь алдаа юу байна гэж зөвлөгөө өгөөд ингээд хамгийн сүүлд ингээд таска хаагаад ингээд за энэ маань ингээд энэ шаардлагыг те 14,000 маань одоо энэ шаардлага бол амжилттай хавтлаа гэдэг ингээд хавчихдээ. За ингээд төгсөж идэг байгаа. Манай зөвлөх хүчлэгээ бол ингэж ажилдаг. За ерөнхийдөө өнөөдрийн маань мэдээлэл өгөх мэдээллийн хэсэг маань ингээд дуусж байна. Тий. За та бүхэндээ оролцоод анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр та бүхэнд асуулт хариулт байвал одоо хэдүүлээ энэ дээр минут ярилцаж болж байна. Асуулт. За энэ дээр нөгөө чата бэнийг хараад. E-meeting гээд гараа өргөсөн байх юм асуух гэсэн болов. За чата арчи тий. За чатан дээр E-meeting-ээс асуулт ирсэн байгаа юм байна тий. ISO 14000-ыг хэрэгжүүлсэн байгууллага 12 байгаа гэлээ. Танай байгууллагаас авсан байгууллагын тоо юу гэсэн байна. Үгүй ээ, энэ бол одоо IAAF буюу манай яг Монгол улсад энэ IAAF гэдэг байгууллагад одоо бүртгүүлсэн тий ISO стандарт Монгол улсад хэдэн байгууллага гэрчлэгээжүүлэлт авсан юм бэ гэсэн тоо юм. Манайх бол эндээс би хэлсэн тий одоо Clean Energy, TESO, Moncement, за National Mining Machinery, за говь гэдэг ингээд байгууллагуудтай хамтран ажиллаж исэн. Зарим нь одоо төсөл маань явж байна. Зарим нь бол яг баталгаажуулалтаа авсан ингээд байгууллагууд байна. Асуул өөр байгууллагаас авсан байна. За хэрвээ асуулт авахгүй бол ингээд өнөөдрийнхөө харилцагчийн цагийн уулзалтаа ингээд дуусгая. Та бүхэнд асуулт байна уу?